одоо нөгөө уйлах нь хэвийн бос гэдэг. Ерөнхийдөө яг Монголын уламжлалт хүмүүжил бол одоо эрэгтэй хүн байж уйллаа. Өөрөө унсан хөлт уйлдгүү ч юм уу. Ерөнхийдөө ингээд эрэгтэй хүний сэтгэл зүйн юм хатуу чанга байх дээр ингээд хүмүүжлийн онцлог байсан. Гэхдээ яг сэтгэл зүйн талаасаа бол уйлах нь өөрөө одоо стрессийн даавар гормон кортизол буюу одоо сөрөг таагүй мэдрэмжийг нулимсаар дамжуулж гадагшлуулж байгаа процесс ахгүй юу? Тэрнээс биш уйллаа гэж сул дорой болчихгүй. Уйллаа гэд одоо тийм муу зүйл бол биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ юм болгонгууд ингээл уйлаад юм гэдэг нөр уйлах шалтгаан нь юу вэ гэдэгтэй холбоотой байхгүй юу? Яг ингээд таагүй мэдрэмжээ одоо уур бухимдлаа ч юм уу тэрийг гадагшлуулах зорилготой уйлж байвал хэвээ. Гэхдээ нэг хоёрын хооронд мэдрэмж биш ингээд дийлэх гэсэндээ уйлаад ч юм аль эсвэл гомдолж уйлаад ч юм уу те уйлж байгаа зорилго нь өөрөө тэр хүний сэтгэлийн тэнхээтэй холбоогүй сул дорой байдлыг харуулад байвал уйлсан унжгансан ийм эр хүн болчлоо гэсэн үг байхгүй те. Тэгэхээр эрчүүд маань уйлах нь хэвийн зүйл гэдгийг л ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ сөрөг таагүй мэдрэмжийг ингээд хитрхээ дотроо ингээд хадгалаад явах нь өөрөө сөрөг таагүй мэдрэмжүүд ер нь өвчлөлийг үүсгэжээдэг бие махбодтой салшгүй холбоотой. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab ажиллаж байна.